Солонгосын тоглогч. Тухайн удирдал үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж байлаа. За зөвхөн хаалганы дээгүүр. За 2015 онд лиг тойргийн системчилсэн анхны жил мөнгө аваад 18 онд дахиж мөнгө аваад 20 онд тоглолт дарааллаад энэ топ 4-ийн багуудаа тоглоно гэдэг чинь бол бас өөр шүү дээ. Шал өөр ачаалал авна. За гаргаад өгсөн цогцоо гол! Тоглолтын 33 минут Мигмарын Батишиг. За хуучин багийнхаа хаалгыг мэлалаа. За Улаанбаатар клубт тусдаа цөөнгөлрөл тоглож явсан тоглогч Мигмарын Батишиг. Фалконсоос өмнөд Улаанбаатарт бас лигийн мөнгөн медаль хүртэж байлаа. За давуулаа гаргаад өгсөн түрүүнийх дээр нь хаалгач хаасан. Энэ удаад бол ямар ч боломж байсангүй. Яг нөгөөтгөл дахиад хэлээ те. Яг энэ мөрөн дээгүүр толгой дээгүүр зогсож байгаа зөвхөлт үүлэн 5 гол оруулсан байна. Лавга 5 гол хийсэн байна. Амрагийн төлгөөн 5 гол хийсэн байна. За төлгөөн бас голын намжуултууд сайн өгсөн. 3 4 голын намжуултууд чухал голын намжуултууд өгсөн. Өнөр эрдэнэ дутуу сэвэрлсэн Тэмүүлэн гол. За 45 дээр нэмэх 1 минутанд Дэрэнгийн Тэмүүлэн тооны харьцааг 2-2 болгож чухал голыг орууллаа. За хожчих юм бол тэгээд одоо ерөөсө дараагийн тоглолтыг сэтгэл догтлол хүлээж үзэж суунда. Дэрэнгийн хувьд бол эхний үеийн төгсгөл ийм чухал. За өнөр эрдний шууд нэгээр hodуулах гэсэн тэгээд Тэмүүлэн урдуур нүсрээд ороод ирсэн тэгээ хаацсан юм байна. За хаалгач их тал руугаа зангангууд нь баг талд нь хөдгөөнийх эсрэг зөхиод. За Дэрэнгийн тоглолтод хожвол Сталиансоос 2 оноо илүү болно. Тэгээ Сталианс дараагийн тоглолтод тэнцэж юм уу хожигдох оноо алдсан нөхцөлд 2 мөнгөн медаль авахаас хамгийн одоо чухал нь мөнгөн медалаасаа гадна Азийн одоо тэмцээний нэр буюу Челленж лигийн тэмцээнд тоглох хэрэгтэй. Авах юм чухал тоглолт байгаамаа. За тэгээд хангардаас ирсэн дүлгэн анхны аврагч гэдэг юм уу. За энэ удаад хамгаалтан дээр пенальти тургуулын цогцол заах уугүй бүгдээрээ харъя. За ерөн заасан болтоо явуулчлаа шүү Тэмүүжийн энтрийн гар хөдлөгөөнийг харахад бол. За Шикава нэг л одоо хамгаалагч нартаа зуралдаа дотгоо өрчтэй гол үзүүлэлт тэнцэнэ. За өсгөрөдөг эсрэг мөнхөрдөн. Өсгөрөд өгөж ирээ цогцлоо гол оржээ. 3-ыг тоглолтын 77 дахь минутанд өсгөрөд үе удирлын 17 дахь гол оруулж байна. Багийнхан тэргүүллийг батглаа. За Баатарын өсгөрөд үе Инжлийн дэд лигийн тэмцээний удирлын 22 дахь тоглолт. За 17 гол 9 голын дамжуулалт 26 голд одоо шууд оролцсон зүйлд гаргаж байна. Мундаг байна энэ өдрөл бол. За урдуур нь орж ирээд тасалсан Мижидорж цоглоо. За лигийн мэрэгэн буучин тэргүүн байраа эргүүлээд авлаа. Оюнбаатарын Мижидорж 80 минутын тооны харьцааг 3-1 болгож байна. За ингээд Мижидорж 2-3 болгоод ойртуулаад ирлээ да. Цагч байна да дахиад. За гихэр ороод ирсэн, сайн буюу ороод ирсэн жигүүр товтгоонууд бол нэлээд сэргэж байгаа. За өнөр эрдэнэ жигүүрээс дамжуултыг дөрөвсөн Мижидорж тогтоож аваа зогцоо. За ингээд Мижидорж удирлын 19 дахь гол боллоо. Өнөр эрдний дамжуулалтаар дуус гаргаснаар ерөнхийдөө дуусах болоо явчлаа шүү. За ихүү үндсэн цаг 3-2-ын харьцаатай өндөрлөж Дэрэн клуб энэ удирлын 45 дахь оноо 14 дахь хожлоо авсан. Ингэснээр өсөлтөд 2 дугаар өрлөд дэвшиж байна. За дараагийн тоглолтод Централ стадионоос хожвол өсөлтөд 2 дугаар байрлал дэвшин. За тэнцсэн эсвэл хожигдсон нөхцөлд бол Дэрэн 2 дугаар байрт орж мөнгөн медаль авахаас гадна Челленж лигийн тэмцээний эрхийн төлөөх тоглолтод Монгол Улс төлөө оролцох хэрэг авах нэ.